За сайн байцгаана уу үзэгчдээ та бүхэндээ орой мэндийг хүргэж. Өнөөдөр Бямгаргийн энэ үдэш өнөө удлын дэнс нэвтрүүлгээр нэгэн зочин ирсэн байгаа. Зочин маань хоёр дахь удаага нэвтрүүлэгт одоо өнөөдөр оролцож байна. Яагаад хоёр дахь удаа оролцож байгаа юм бэ гэвэл тун удахгүй тэр хоёр дахь удаагийн нууцыг тайлнаа. Тэгээд өнөөдрийн зочин маань трансгендер Солонго. Орой мэнд. Баярлалаа. Танд олон студид хуран ирсэн үзэгч таасны үчийн мэндийг хүргэе. Надаас төрүүлэл минь төрөгчлээ те. Би Full Different Club төрөлцөн ирсэн бас залуустаа энэ орой мэндийг хүргэе. За, алга ташд яасан бэ? Зэрэгтэл болохоор айгу гой чөлөөтэй байгаа шүү дээ. Сандарч байна гайгүй. Нэг сандарсан юм бол алга. Би айгу сандраад байдаг байхгүй юу? За ингээд өнөөдрийн дэнс нэвтрүүлэгт хоёр дахь удаага орж байгаа тийм ээ. За хоёр дахь удаага орж байгаа шалтгаан ордны нэвтрүүлгээр яг хуу SPN телевизээр өнөөдрийн дэнс нэвтрүүлэг явж исэн. Тэгээд хоёлаа нэг дэлгэцгүй. Тэгээд нэг 30 минут ярьсан техник саатлаас болоод өшөө ярих нэлээх яг Солонго гэж хинбэ гэдэг асуудлыг би тавих байсан боловч цагиндаа болоод хоёлаа жоох яриад тэгээ өнгөрсөн. Тэгээ би хоёр дахь удаага таныг бас ороосоо гэсэн хүсэл тавьсан. Бас үзэгчид маань дахиж Солонгог оруулаач гэсэн хүсэл тавьсан үдэн дээрээс таныг хоёр дахь удаага бас хэд удаад гуйж ээж орууллаа. Тэгээд ирсэнд танд баярлалаа. Ер нь нэлээх өөрчлөлт орсон байна. Тийм ээ. Улам гоё болсон байна. Баярлалаа. За ингээд би бол өөрийнхөө рекламыг хийх ёстой. За үзэгчд маань бас энэ дэлгэснээр гарч өнөө өдрийн дэнс гэдэг нэг энэ залуугийн хийж байгаа нэвтрүүлэг дээр та бүхэн урам хайрдаж энэ лайк гэдэг имийг дараарай. Энэ лайк гэдэг юм чи бас нэвтрүүлэгт бол хэрэгтэй байгаа юм шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд дараагийн реклам маань хаачих ба. Энд нэвтрүүлгийн өнөө өдрийн дэнс нэвтрүүлгийн бүх дугаар 150 хэдэн дугаар бүгд 3 жилийн хугацаанд хийгдээд YouTube дээр орхон мөнгө чаргал гэж хайхаар 150 дугаар бүгдээрээ гарч ирдгээ. Тэгээд та бүхэн бас үзээгүй дугаараа орж үзэж байгаарай. Олонний танил 150-ад хүн оролцсны бүгдийн дэнсэлсэн дугаарууд YouTube дээр орхон мөнгө чаргал гэж байдаг юм шүү. За, миний реклам дууслаа. Full Different Club-ийнхаа зөөгчнөрөөс хоёлаа юм захиалаа. Юу ах вэ? Баярлалаа. Жохон тийм дараад байгаа болохоор зүгийн балтай суумаар байна. За манай зочин зүгийн балтай суу. Тий. За би болохоор сайхан кофе уучт юм уу да. За ингээд нэвтрүүлгээ эхлэе. Эхний мэдээлэл маань трансгендер мисс Солонго хүмүүс хайраар дутаж байна гэсэн ийм гарчигтай мэдээлэл байна. Тэгээд таны билиц анкет баг шиг байна. Нэр Б Солонго, өндөр 180 58, биеийн харьцаа 88 60 88. Нүдний өнгө хар, үсний өнгө хүрэн, хилэнцэн орд, усан спортоор хичээллэх, зугаалах, найзуудтайгаа ярилцаж суух дуртай. Мист орж байгаа юм шиг юм болж штэ. За тэгээд яг хөө гарчинд билиц анкетыг бүгд сайн мэдсэн учраас гарчинд анхаарлаа хандуулмаар санагдлаа. Яг үнийг хэлгээд бас нэвтрүүлэгт Солонгог орно гэж би пэйж дээр шеэрлээд тавьсан. Таныг өмөрж юу н баггүй олон хүмүүстэй нэлээд хил амаа олцохгүй муудалцсан. Тэр хүмүүс маань нэвтрүүлгийг бол үзэж л байгаа гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө би бол таныг өмөрсөн. Ягаад тэгэхээр хүн эцэг эхээ сонгод төрдгүүтэй адилхан таны энэ одоо трансгендер гэж нэрлэгдээд байгаа энэ нэр бол мэдээж хэрэг та төрөхдөө л одоо яг эсрэг хүүснээс сонирхож төрсөн гэдэг утгаар би нэвтрүүлээ. Тий. Тэгэхээр ижил хүүстэй сонирхож гисэн гэдэг утгаар тий. Тэгэхээр би нэвтрүүлгийг ингэж эхлэмээр та эхний асуултанд хариулах. Ижил хүүстэй сонирхож эхэлсэн. Яагаад бүр багаасаа дөнгөж төрөөл сонирхоод өгсөн. Чих хандлага тийм байсан уу? Багаасаа болоо нэг ижил хүүснээс сонирхож төрнө гэж юу байх вэ? Ерөнхийдөө багаасаа бол надад эмэгтэйлэг зан ааш эмэгтэйлэг сэтгэлгээ байсан. Яг сонирхож ирнэ гэдэг маань хүн бас нэг одоо өөрийгөө илэрхийлэх хэл ярианд ороод анги хамт олонд ороод тийм ээ өөрийгөө мэдрэх нэг үе байдаг шүү дээ ямар ч үнд. Тэр үеэс эхлээл ерөнхийдөө бол ер нь арай бусдаас өөр бэлгийн шиг хандлагатай байна. Тэр дундаа бүр эрэгтэн юм илүү надад юм дотно бөгөөд илүү сонирхолтой сонирхмоор юм санагдсан л да. Тийм. Багаас тэгэхээр яг таних бол олдмол төрмөл гэж байгаад байна. Олдмол гэж бол байхгүй шүү дээ. Олдмол одоо хүмүүсийн жишээнээр болохоор олдмол гэж бас ярьдаг тий. Олдмол гэдэг чинь яг уу одоо хин нэгний хүчинд автаад одоо жишээ нь одоо эрхээ асуусан хүмүүс ч юм уу шоронд олдмол болж явах жишээний аль эсвэл
одоо өөрийгөө төгс мэдрэг өгсөө олоод гинт ингээ бариг зүүж үжмээр санагдаад ч юм уу сонирхол нь олдмол нэтээр харагдаад иж болно. Ерөнхийдөө хүн бол байглаасаа тэгж заяагддаг энэ хүүсийн ойлголт бол харин илрэх илрэл нь одоо авгаа авсныхан дараа ч илэрч болно. Эсвэл бага насанд нь ч илэрч болно. Үүгээрээ л ялгаатай асуудал. Тийм миний хувьд бол 6 7 настай даасан гэж одоо өөрийгөө мэдэрсэн. Урд нь бол яг нэвтрүүлгээр ярьжсэн л да. Тэгээд гэрийнхэн ч бол мэддэг болцсон тийм ээ. Тэгээ гэрийнхэн бол анх яаж хүлээж авч ирсэн? Гэрийнхэн анх яг телевиз цэвэр мэдээлэл хэрэгслэр ингээд танигдаагүй нийгэмд бас өөрийгөө бас ойлголт өгөөгүй байхад бол нэлээд бүрхэг хүлээж авч ирсэн. Чи одоо хүүсээ солиулж онгоноо зарж идэх гээд аа мó танайхан чи ер нь юм ойлгогүй хүмүүс байдаг штэ муу муухай ертөнц штэ наадах чинь тий нийгэмд байсан юм уламжлалт ойлголтоор хүлээж авсан л да манай гэр бүлийнхэн. Тэгээд сая тодорхой хэмжээндээс олон улсын тэмцээнд амжилтаа оролцоод хэл мэдээллийнхандаа хамтарч ажиллаад өөрийгөө нийгэмд таниулсны үндсэн дээрээс манай гэр бүлийнхэн маань бас намайг бодож байсан юм хандлага нь бүр 360 градус эргээд ингээд бүр эргээр хүлээж авдаг болсон. Бас миний хүүхэд одоо хинж байж болно. Хүн гэдэг утгаараа хүний хийдэг үйлдэлийг хийгээд ямар ч гэсэн хүний дайтай яваарэ. Ухаанчлаг наад амьдралд чинь бид нар гар оролцоод ялангуяа санхүү ч юм уу те миний яг трансгендер амьдрал туслах бол боломжгүй. Чамаас багаас нь ямар ч гэсэн хүн чанарын боловсрол олгож чадсан сүүн хайранд үсгсэн болохоор яг бодлоо энэ амьдралд чинь бид нар бол гар дурч чадахгүй. Тэгтээ их нэг бусад хүмүүс шиг анх одоо нэг ойлгодгүй байсан хандлага бодоход бас харцангуй ойлголт цайтай болсон. Эцгийн үүднээс бол би чинь төрүүлсэн ухааны чинь одоо өөрөө яаж амьдрахаа өөрөө сонгол гэсэн. Багасаа их бие даасан байлаа би. Одоо юу гэдэг юм бэ? Одоо би нэг салонд одоо 3 салонтой гэрээтэй ажилладаг. Гоо сахны зөвлөгөө өгч जैन, нүүр будж जैन. Бас 2 клуб бас өөрийнхөө нэрмж чоо зохион байгуулж जैन. Олон улсын байгууллагт гишүүнээр ирсэн. Ийм 3 төрлийн ажил хийж байгаа универсал нэг гэж ойлгож байна. Ерөнхийдөө шоумен гэдэг шиг л. Тийм. Шоу ертөнцид л орсон гэсэн үг. Шоу ертөнцид орохыг хүсэж байна. Би эрэхнээ бас энэ ертөнцид зориулж тодорхой хэмжээний өөрчлөлт хийсэн байгаа. Өөрчлөлт хийсэн анзаар гэж байна. Урд нь телевизд орж иж байхад арай өөрөөсөн. Одоо л өөр болсон байна. Хүмүүс нэг ингээл хөх мөх ингээл хэлчихээд бие ингээл анзлуулчин уудч чинь бас одоо яг хаа Таиландтэй одоо л ингэж ойлгодог шүү дээ. Одоо биеийн үнэлгээл баг эднэр ингэчлээ гэсэн хандлагаар. Тэр бол яг хаа Таиланд бол улс нийгмийн хүлээн зөвшөөрсөн газар. Хуулиар одоо тэр зуулчт яг одоо секс туризм гэдэг зүйлээр татдаг газар бол тгээ авах бол асуудал байх. Миний хувьд бол ямар ч тийм сонирхол байгаагүй. Надад бол маш олон салон, маш олон хувцсны одоо реклам үзүүлдэг газар надад санал тавьсан. Тэгээ ингээ хувцснуудаа очиод өмсгөхээр чи ингээ дандаа гөхмөхөнд онгорхоо хувцснууд. Тэгээ би ч нэг гармоноор мөөмө оруулсан болохоор нэг тийм жижигхэн мөв тий. Тэгээд бас зориг хүрдгүй байсан. Одоо бас өөртөө итгэх итгэлийн маань нэлээд бас тодорхой хэмжээний пластик мэдсэл олгосон. Мөн тэгээд бид нарт тас ийм сайхан 90-100 байна. Өөрийгөө хүчээж чадвал чанартай хийгээд өөрийнх нь биеийг хүлээж авч чадвал өөрчлөгдөх юм боломжтой. Харьцангуй хасам сайхан нийгэмд амьдарч байгаадаа бас өөрөөрөө бахарах юм. Одоо бол нэлээд том хөлт болсон шүү дээ. Ер нь нууц бол яг зүгээр хувийн асуудал хариулж хариулахгүй ч гэж болно л доо. Хідэн төгрөгийн өртгөөр хөхтөө болов. Яг энэ дээр бол би нэг санхүүгийн хувьд бол ярмааргүй байна. Тодорхой хэмжээнд бол надад нэлээд урт дардаа амьдрал цаана байгаа. Тийм болохоор нэлээд одоо чанартай компани, чанартай амьдлыг сонгож за ялангуяа бидний одоо мэдцэлэг хийдэг Таиландын бүр тэргүүлэх зэрэг амьдлэгт өөрийнхөө мэдцэлийг хийлгсэн байгаа тийм. Хоёрхан санхүүжилт өөрөө хөдөлмөрч болоод солонгос эмнэлгүүд ингээл өөрчилж өг юм уу гэж янз бүрийн ирдгэл дээ. Гэхдээ бол тэр болгон дээр би нэг каталогны амьдралтай ш би ер нь бол тиймэрхүү цаанд ер нь бол нэг хүлээж авах дурггүй. Ямар ч гэсэн өөрийнхөө санхүүгаар ингээд бүх зүйлийг би олгосон байгаа. Өөрөө хөдөлмөрлөж би олгосон зүйлээрээ өөртөө юмыг би болгож бүтээн гэдэг маань эргээгээд надаас үнцэнтэй санагддаг. Өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж өөртөө одоо хөлсөн олсон зовж олсон мөнгөөр өөртөө юм нандж чинь сайхан л да. За дараагийн мэдээлэл маань Монголын нийгэм бэлгийн цөнхийг хүлээж авах хандлага гэсэн нэг юм мэдээлэл байгаа. Тэгээд яг хөө зүгээр энэ дээр LGBT одоо төвийн те энэ маань товчлсон нэр нь лесби, гей, бисексуал, трансгендер, лесби, гей гэдэг нь одоо яг юу гэсэн үг вэ гэдгийг тайлбарлагдсан байгаа маа.
Трансгендер гэдэг маань бол бас энэ дээр Америкийн нэгдсэн улсад 50 мужи байдгийн 36 мужид нь гэхэд ижил хүйстэн хүмүүсийн гэрэлтийг хүлээн зөвшөөрч хуулиндаа хүртэл тусгаж өгсөн байдаг. Гэвч зарим улс орны хувьд энэ сэдв хориотой үүний талаар мэдээлэл дутмаг байсаар байгаа нь тэднийг бухимдуулж маш их стресст оруулдаг. Ялангуяа манай нийгэм тэдгээрийн хүмүүсийн мэдээлэл дутмаг байсаар байгаа учраас Монгол дахь ижил хүйснээ сонирхогч трансгендер хүмүүсийг хүнд байдалд оруулж маш их сэтгэл санааны хямрал үүсгэж эрхэнд нь халддаг гэсэн иймэрхүү мэдээлэл байгаа юм. Тэгээд одоо нэг үе бодоход трансгендер, лесби, гей, бисексуал гэдэг ойлголтыг хүмүүс бол нэлээд сайн ойлгоод эхэлсэн байгаа. Хүмүүсийн нүдэн дээр ил эдэг нь ерөнхийдөө бол трансгендер охтууд ялангуяа хүний нүдэн дээр нэлээд тийм сонин содон туцдаг. Гей залуучууд болохоор яг нэг эрэгтэй царайтайгаа явж яадаг болохоор хүний нүдэнд нэг ингээл илт гуйлж байгаа л ингээл яахгүй бол хүн баргийн хүн бол чи гомо гэд үзээ хадаад байхгүй. Яг трансгендер охтууд маань харагдах гоо үзэсгэлэнгээсээ болоод ч юм уу те өөрийнхөө илэрхийлж байгаа байдлаас болоод нийгэм тодорхой хэмжээний шахалт дарамтлалтанд өртөдгөө эргээгээд өөрсдийнх нь бас нийгэмд үзүүлж байгаа буруу үлгэр дуурайлал ямарваа нэгэн одоо хүний эрхэнд өөрсдөө бас эрхээ хүлээн зөвшөөрөх гэж ярьж янз бүрийн эмэгтэй хүмүүсийн эрхэнд халдах өмнөх нэвтрүүлгээр дурдчихсан те өөрсдийнх нь бас үзүүлж байгаа үйл хөдлөөс нь болоод нийгэм бас хүлээж авах бас тийм төдийлөн нөхцөл бүрдэхгүй байна л да эрх зүйн талаасаа ер нь бол заавал нэг энэ одоо транс болохоор нь ойлгохгүй ийм бохир заваан байдаг ч юм уу ийм ойлголт бол байхгүй ш. Нийгэмд сайн хүнч байдаг, муу хүнч энгийн жишээ одоо энгийн стрейт хүмүүс дээр ч гэсэн бол зодоонуудыг хийдэг жишээнүүд байдаг л ах. Бидний үйлдэл нийгэмд илүү тод тусаад идэх жишээ болов гэж би бодож байна. Энэ дэр нэг мэдээлэл байгаа. Зааж би одоох холбогдох. Транс гэвэл бүгд л бие үнэлэгч гэж ойлгодог гэсэн нэг мэдээлэл явж байна. Таны өөрөө чи өгсөн ярилцлага байна. Ягаад транс гэж хүн болгон бие үнэлдэг, ижил хүйснээ сонирхдаг гэж бас бодоод идэх юм бол энэ бол нийгэмд олон жилийн давтагдсан юу байна л да. Одоо ойлголт. Мэдээч хэрэг надаас өмнө бол маш олон трансгендерийн одоо илэрхийлэл гей, лесбиан хүмүүсийн илэрхийлэл болж гарч ирж байсан хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн зоригтой өөрийгөө илэрхийлээ гараад ирсэн ч гэсэн одоо нийгэмд үзүүлсэн хандлага нь бас нийгэмд ингэж танигдаад бид нарыг бас ингэж ойлгуулад байдгийн болов. Энэ хандлагыг одоо бас өөрийнхөө үнэлэлээр няцаахын тулд талаас явж байна л да. Баярлалаа. Тэгээд одоо юу штэ манай нийгмийн хувьд бол биеийн үнэлэгч ч юм уу ингээд авангууд айгуу содон тусан те өөр одоо зах зээлтэй ч юм уу хүн амын төлөвлөлттэй газар бол энийг бол хайрсан байр эрхлэл талаас нь Таиланд ч юм те хүлээж авдаг байх. Тийм. Тэгэхээр манай нийгмийн хувьд бол ингэж хүлээж авч байнаас биеийн үнэлээ явж байгаа хүмүүс бол буруутгах аргагүй арууд нь бас ямарваа нэг юм асуудал байсан болоод бас ингэ явж иж болно. Ийм бас хоёр талтай шүү дээ тий. Яг хоо транс гендер гэдэг байгаа шүү дээ тий. Одоо ийм байна. Яг би энийг яаж хэлсэн бэ гэхээр одоо ингээл надаас өмнө өчнөө хүмүүс ингээл ярилцлага нь үзэж хахад өөрийнхөө биеийг тэдэнд төгрөгөөр зарна марна ингээл тийм би болцолтой тэгэл нийгэмд ойлголт өгчдөг хэл мэдээллийнхнаар тэгэнгუთ тэрэ ч одоо үзэж харж байгаа хүмүүс чаа эднэр ерөнхийдөө бол энэ бараг л хүсэж сойлооч үг хийлгээл тий онгон болж байгаа онгоно хитэн сая одоо болгоё гэсэн байдлаар л ингэж хүлээж авдаг. Эн чинь бол биеийн үнэлтийн нэг хэлбэр гээд ингэж илэрч гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол яг гарчийн бол би бол өөрөө өгөөг юм байна. Энэ ярилцлага сайн санаж цаанаас гарч ийн өгцөө иймэрхүү үсэдийн хүрээнд бол ярилцсан. Ер нь бол трансгендер гэдэг авахтуныг за гамбууш гэж байгаа тийм ээ. Гаад за гамбууш тий. Тэгээд ерөөхдөө гамбууш гэдэг хүнээр монголчууд нэлээд мэддэг болсон. Тэгээд та бол дараа нь бас их зөрөгтэй гарч яг өөрийгөө төлөөлж транс гэдэг хүмүүсийг бас зөв ойлгуулж бас адилхан хүн тий. Би амиа одоо явсан бол одоо ингээл фэйсбүүкнийхаа цаан ч юм уу ингээд өнөөдөр энэ студид одоо хүрэлцэж ирэхгүйгээрч байтугай ингээл амиа одоо хоохоолоод явж байна. Энэ хүмүүсийн төлөө би өнөөдөр өөрийнхөө бие махбод эдийн засаг санхүү бүхэл зүйлээ зориулаад нийгэмд одоо маш зоригтойгоор бас өөрийгөө илэрхийлж гарч ирж байгаа. Ялангуяа бэлгийн цонхийн асуудал бол нийгэм хүлээж авахтай эднэрийн төлөө хинч ярьж бичих ёсгүй гэж хүлээж авдаг. Энэ хандлагаас нь болоод аливаа зүйл нуугдмал байх тусмаа маш их аюултай хэлбэрлүү шилждэг. Харин ингээд ойлголтын багч болтгоо өөрийнхөө би чадах хэмжээнд те багаар ингээд системтэйгээр ингээд өгөө явж байгаа нь бол бас миний одоо нийгэмд үзүүлж би бас үнэлэмж миний одоо нийгмийн өмнө хүлээж үүрэг хариуцлагын нэг болов гэж бодож байна. Мэдээж хэрэг
өөрөө одоо яг ингээд ил гараад тий их зөрөгтэй гарч байгаа мэдээж хэрэг цаагуур бол маш их дарамт ирж байгаа зү. Одоо хэр үн гайгүй. Түрүүн Бутар хоёлаа баг жилийн өмнө бол нэвтрүүлэгт ороход бас жоохон дарамт байсан. Хүмүүсийн өөрт миний үзүүлж байгаа нөлөөгөөс болоод энэ манай бусад охтуудад бол нэлээд дарамт байдаг юм шиг байлээ. Тэгвэл миний хувьд бол одоогоор хин нэгнээр ингэж дарамтлуулах хэмжээнд өөрөөсөө шалтгаалсан, миний өөрөөс шалтгаалсан буруу үйл ажиллагаа үйлдэл үзүүлчихээгүй байна. Тийм үйлдэл гарахгүй төлөө би явна. Багаасаа бас иймэрхүү бас зарчимтай байсан болохоор тэгж бодож байна. За дараа нэг мэдээлэл би зүгээр нэг сонирхоод асуух гэсэн. Яг уу энэ одоо бас мэдэхгүй зарим хүмүүс нь байдаг гэж хэлдэг байлээ. Гэхдээ яг танаас би сонирхож асууж байгаа. Гей залуусын хувьд эхнэр бол зүгээр л нэг халахвч байдаг гэсэн нэг юм зүгээр ярьслага. Би яг таныг мэддэг гэж магадгүй гэж асууж байгаа. Одоо бас миний фэйсбүүкээр ингэж орж ирээд байна. 3 4 хүүхэдтэй эхнэртэй. Тэгээ би ерөнхийдөө миний бие хаагой нарийнхан байгаад гадаадгаа үзэсгэлэн маань нэмэгтэйлэг байсан бол би тухайд бас одоо тань шиг болохыг хүсэжсэн юм аа. Тэгээд үнэхээр болсонгүй эхнэрээ хураад өөрийгөө хураад бас ийм сонголтыг хийчлээ. Одоо өөрөөрөө харамсах юм аа гэсэн юм бас нэлээд захианууд ирдэг л дээ. Энэний л нэг хэлбэр болоо гэж бодож байна. Яг хүн болгоно над шиг ингээл нийгмийн мандатлагч байгаа л өөрөөгөө ингэж золиослон байраа ингэж гарч ирэх бол албагүй авгаа хөөхд аваад тий магадгүй тэр дотор нь сэтгэл дотор нь хүний дотор юу нүүддэг би бол мэдчихэхгүй мэдэхгүй. Тэгэхээр тийм хүмүүсийн үг болов. Тэгээд гей хүмүүс ертөнцийг бол би сайн мэдэхгүй юм аа. Миний ертөнцөө аль тэр чигээр эмэгтэй хүний доторч ертөнцид бол уусан байдаг. Яг энэ гей хүн гэр эрэгтэй хүний бодол болоо. Эрэгтэй хүний одоо тэр эхнэр мэхнэр аваа суухаар яадаг юм бэ сайн мэдэхгүй. Надад тийм амьдрал аахгүй. За энэ зүгээр сонирхож асуусан шүү. За бэлгийн цөөхийг хамгаалдаг LGBT төв төрийн бус байгууллагаас нийгэм зөв ойлголт өгнө гэсэн нэг юм гарчигтай мэдээлэл явж байгаа. Энэ түрүүжлийн 8 сард бичигдсэн юм байна. Тэгээд зөв мэдээлэл өгнө гэтэнгүүт одоо нэгсэндээ таныг би нэвтрүүлэгт ураад ингээ хоёлаа ярилцчихдаг. Тэгэхэд зарим хүмүүс маань чи энэ хүмүүсийг сурчлаад ийм нэвтрүүлэг хийгээд чи бол баг өөрөө гей гэж намайг одоо хүмүүст оромжлоод байгаа л да. Тэгэхээр хамаа алгаа. Тэгэхээр мэдээлэл дутуугаас олж мэдээлэл бол нийгэмд хангалттай хүрээг өгөхөөс олж тэр хүмүүс тэгж ойлгож байна гэж үзэх хэрэгтэй. Мэдээлэл хэрвээ хангалттай зөв ойлголт өгсөн бол тэр хүмүүст бол тийм асуулт асуухгүй болов гэж би бодож байна. Одоо зөв ойлголт өгөх ер нь цаг нь ирсэн, шаардлагаас ирсэн. Ерөнхийдөө аливаа улсын хүн амын 10% цэвэр бол бэлгийн цон LGBT хүмүүс олж төрдөг. Тэр дундаа трансгендер хүмүүс нэлээд ховор хувийг дийлэнхтэй бол гей залуучууд, лесбиан хүүхнүүд дийлэнх хувийг эзэлдэг. Лесбиан гэж бол бас маш олон жишээ бол Монгол байгаа шүү дээ. Тэгээд тэд нар бол ингээд над шиг бол ингэж телевизээр гараад өөрөө ингээ яриа явцсангүй аль болох амар тайван амьдралыг эрхэмлээд гэртээ ингээд нууц байдлагтай байна. Тэгийн байх тусмаа илүү аюултай маа. Янз бүрийн тэрнээгээ дагсан халдварт өвчлөлт. За тэгээд тэрнээгээ дагсан бас ийм бэлгийн одоо замбраагүй ойлголт, нийгмийн үзий хадалт энэ бүхэн маань хаалттай байх тусмаа илүү аюултай болов. Энийг хэлж ярьдаг байх, буруу ойлголтын залруулдаг байх тусмаа нийгэмд манаас үүрэгтэй болов. Би одоо баг энэ LGBT төвүүдийн ажлыг одоо ингээд нэвтрүүлгээр хийе явж байгаа байхгүй яг үндэ бол миний оронд энэ LGBT төвийн ингээд зэрэгт цуугаад надтай хамт ийм ойлголт, ийм нүүбийн төсөл хөтөлбөр идэж уусан ингээд тэрийг яриа зууж явах хэрэгтэй байхгүй юу. Тэгээ тэгэхгүй болоо ингээд одоо би одоо эднэрийн өмнөөс баг ингээд тодорхой хэмжээнд бол нийгэмд ойлголт үнэхээр өгж जैन. Тэглээгээд бол эдний байгууллагаас бол надад бол тодорхой хэмжээний дэмжлэг тусалцаа би бол яг үнийг хэлэхэд 100 төгрөгийн тусалцаа авдаггүй. Тэг яг нэвтрүүлгийг үзэж байгаа болон энэ хүрэлцэн ирсэн бас энэ залуучууд маань бас энийг зөвөр ойлгосоо. Хүн болгон яг эцэгхээ сонгод төрдгүүтэй адилхан хүний хүсэл мөрөөдөл бас өөр байдаг, чиг хандлага өөр байдаг гэдгийг бас би хэлмээр санагдаад байгаа юм. За дараагийн мэдээлэл маань трансгендер мисс Солонго өөрийгөө найз залуутай гэдгээ зарлуу. За тухайд бол найз залуутай байсан. Одоо байна уу? Одоо эргэж байгаа юм байгаа. Сая Валентинаар битээр хотоос зайдаас амарчаад ирсэн. Энэ түрүүжлэн мэдээлэл. Тийм түрүүжлэх. Яг би зүгээр энэ нөгөө би ерөөсөө танигдаагүй байхдаа нөгөө ирчүүц намайг яг 100% эмэгтэй байх гэж ойлгодог байсан. Тэгээд тухайд манай найзлаа маань 100% эмэгтэй гэж ойлгодог байх үедээ би энэ ярилцлагыг өгч ирсэн юм байна. Тийм мист орхоос өмнө одоо жилийн өмнө гэсэн үг.
За Эрдэнэ. Хаанаас хаа урж явна да? Би чамайг Батлаатай газраас унаа аваа гэж хэлээд байхад цаан чинь Брюс Центр мотор хороопондоо бүтэн жилийн батлаа өгч байна. Их нэртэй хайртай хүний авдаг унааны нэг дээ. Ургашгүй манд. Үнэн үү? Би зүгээр л Брюс Центр хаягийг л асуусан ш. Different Club. Эрхэм үйлчлүүлэгч танд тав тухтай тансаг орчныг амьд хүчмийн хандлагуудтай өдөж бүр дуу хууртай мартагдашгүй сайхан өнгөрөөхийг санал болгож байна. Хомдгоодос 7721 41 48. Нэг түрүүчийн нэвтрүүлгээр хоёлоо уулзж ярьж хахад нэг найз залуутай олсныг гадаад залуу. Тэ тэгсэн чинь таныг нөгөө сар хэртэ та хоёр үргэлжсэн огт мдээгүй байжгаад Газаа залуу биш, казак залуу. Казак залуу тий. Гэтэ казак шиг гадаад шүү дээ. Монгол хэлтэй монгол хүн тэд нар ч бүгд. Тийм. За. Тэгж ойлгож болохгүй монголчууд. За монгол. Тэгээд тэр залуу хайцсан. Тэг амар зөөгсөн. Тэр залуу хайцсан. Тэр залуу одоо л өөрөнгө амьдралтай болсон байх, надтай холбогддог. Амжилт хүсдэг амьдралд манаас тодорхой хэмжээний орон зай эзтэй надад тухайн цаг үед тодорхой хэмжээний бас аж аргалыг бэлгэлээ хийсэн болохоор надад бол мартагддаггүй маа. Миний анхны бас яг трансгендерээр мэдэрсэн анхны маань хайр байсан. Анхны хайр байсан. Трансгендерээр мэдэрсэн. Тэр бол би чинь өмнө нь бүр жоохон байхдаа хэвлэл мэдээл телевиз хөтэлдэг байлаа. Тэг эргэтэйгээрээ тэгж яхад чинь бас манай аймагт бас нэг бас над дээр ингээл зармаар оруулж ирж өгөх таас нэг таньдсан залуу байсан. Тэрэндээ бас би нэлээд татнаас ш. Хамгийн анхны хайр бол бүр трансгендер болсноос хойш зүрх сэтгэлийг татсан залуу юм байна шүү дээ, тий. Тэгвэл одоо яг трансгендер болохоос өмнө эрэгтэй байхдаа анхны хайртай учирч юу? Учирсан. Анхны тэрийг бол тухайн хүүхдийн шохорхол гэж хэлэх боллоо. Яг одоо бүр нэг одоо мөнгө миний хажууд байгаа амьдрал болгоцсон тий. Ингээ хавьдсан бол би найз залуу гэх байхаа. Тухайд зөөр хүүхд чинь тий бараг нэг уул тойрол нэг 5 минут алгачихад эмэгтэй хүн бод дотор өөрөө эмэгтэй гэж төсөөлж байгаа хүмүүс бол эрэгтэй хүнтэй ингээл гоё юм яриад 5 минут алгачихад тий айгуу гоё юм дотн санагдаад нэг нэгэндээ дасдаг штэ. Тэгээд хүүхэд насндаа бол үнэхээр бол тиймэрхүү байсан. Тэр бол хайр дурлал гэж хэлэхгүй. Нөгөө залуу байсан эрэгтэй байсан үеийн зураг. Энэ хэдэн настай? Энэ их сургуульд орж явах жилийнхаа надаас 4-5 жилийн өмнө зурх юм. 5 жилийн өмнөх зураг. Сайхан залуу ээжээ. Өсмөсөө ургуулааг байсан ингээ хардаад баасан байгаа. Тийм их сургуулийн 1-р курсын орж явах. Одоо ерөөхдөө яг энэ үед бол эрэгтэй хүн сонирхоод эхэлсэн байсан. Тийм бүр багасаа шүү дээ. Би чинь телевиз мэлэцтэй ажилладаг байхад. Гэхдээ одоо энэ үед бол яг хөө мэдээж өөрийгөө илэрхийлэх чадвартай болцсон байсан л үстэй. Тийм өмнө нь бас нийгмийн бас өр өгөөж миний хийжсэн оюуны хөдөлмөр өр өгөөж гэж байна. FM хөтэлдэг байсан. Тэгээд FM хөтлөгч байсан юм уу? Үгүй энэ бүр оюутан бүр FM хөтлөөд телевизээ хөтлөөд тэгээд би чи 10 жилдээ шүү дээ. Тэр чи 10 жилийн хүүхэд гэхэд тгээ авч байгаа байхгүй юу. Тэгээд их сургуульд орсон. Их сургуульд ороод 1-р курс яг энэ одоо тэр энэ сэтгүүл мэтгүүл барьсан 1-р курсын зураг юм. Энэ миний нөгөө эрэгтэй фэйсбુક дээр байдаг байсан зураг. Одоо тэгээд устцсан гэж бодож байна. Тэгээ яг хуу энэ дээр бас юу юм асуудал гарч ирээд байна л да. Энийг бас би урд нь танаас асууж чаддаг юм зүрх шигээд. Гэхдээ одоо асуучмаар байна. Хариулах үгүй та өөрөө л. За. Юу гэхээр та бол эрэгтэй. За. Одоо бол та эмэгтэй. Гэхдээ нэг зүйл байгаа.
эрэгтэй хэвээрээ юу? Би анханасаа танай нэвтрүүлэх ер нь орж байгаа нэвтрүүлгүүд бид нарыг одоо тэр түрүүний ярьсан гаршиг одоо бэлгийн цонх бүгд биеийн үнэлэгч гэдэг ярьдаг сэдв бол ерөнхийдөө бид нарыг хэд замбраагүй ингээл фэйсбүүкээр бүкс бөөрөө гаргаад ингээд шалан үзэн салтаа самаа гаргаж аваад тий эсвэл ингээл би ч team sex change хийлгсэн би ч одоо 500 саяар ийм ингээд янз бүрийн ярьснаас салтаа самнаас дээш их юм ярьж үзээг болохоор бид нарыг нэгэн буруугаар хүлээж авдаг. Би анханасаа миний нийгэмд гарч ирсэн одоо юу бол үнлэмж үнцэн маань бол би эрэхтэй хүүхэд байхасаа оюуны хөдөлмөр эрхэлж ирсэн. Одоо хүртэл бас нийгэмд оюунаа үнэлүүлээд явчихна. Тийм болохоор би хийлэгцэн байсан ч би гүх хийлэгцэн юу ч хийлэгцэн байсан ч би энэ тухай ярих боломжгүй. Тий ярихгүй. Тэрийг магадгүй одоо миний уулзч үзэх ёстой миний хайр дурлалыг олсон тэр залуу бол яриа авч байл өөр штэ. Би бол өөрийгөө тэр сурчилмаар байна. Яг миний оюуны талаар юм асуу би эрэхтэн холбогдолтой юм дээр бол ямар ч юм ярмаар байна. Гайгүй бухимдаагүй зүтэй. Бухимдаагүй. Ингээд ярихаараа амар юм асуугаадахыг гэсэн бодолтой уурлаад байгаа юм санагдаж уучлаарай. Гэхдээ яг зүгээр энэ бол таны өөрөө чи ирэх. Энэ талаар та ярихгүй ч гэж болно, ярьж болно. Яг мэдээж сэтгүүлч болгон энийг бол сонирхдаг. За үзэж байгаа хүн болгон энийг сонирхдаг. Надаас байгаа. Энийг асуугаач гэж асуудаг. Яагаад асуухгүй бөөрн хэлээд байгаа юм бэ гэж над руу хүмүүс айгүй. Тэгээ манай нийгмийн дороотлол аахгүй юу? Манай нийгмийн дороотлол өнөөдөр хүнийг таны оюун ухаан гэж асуухаасаа өмнө зүгээр таны өмөлсөн зүйлсэн хувцас таны одоо баг эд эрэхтэн чинь гэж асуудаг чинь одоо зүгээр хүн төрлөختний жамаас гацсан хүн чинь бол оюуны амьтаа оюунлаг байх хэрэгтэй тий. Тэгэд оюуны юм ярих хэрэгтэйгийн оронд одоо ингээд асуудаг нь ч тэр хариулдаг нь ч тэр ингээ ярьдгаас оож бэлгийн цонхийн талаар ийм нийгэмд ийм олон жилийн давтагчсан бүр Клеопатрагийн үед байсан шахуу ийм үзэл бодол байгаад байна нийгэмд. Одоо бол бид нар бол харьцангуй оюунлаг нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Мэдээлэл хөгжсөн. Тэгээд энийг хариулаагүй интернет сайтуудаас YouTube бид нар ухаад ирэх залуучууд маань энэ сайтын болсон болоогүй комент бичиж суужихын хооронд тий одоо интернет руу ороод трансгендер гэж хүн юм бэ? Трансгендер хүмүүсийн баримтат кино, даавар имчилгээ гэж юу юм бэ гэж асуучих хэрэгтэй байхгүй юу? Тим зүүн чинь нээлттэй шүү дээ. Өнөөдөр бид нар ямар эзэн Чингис хааны үчиг ямар ингээд мотор бичгээр ингээд гарцаад ингээд тий морь зориор ингээд нэгэндээ захиад амжуулж байгаа Facebook өчнөө юм амар давуу талтай нийгэмд амьдарчиж ийм яг зүгээр ингэж суугаад байгаа маань уучлаарай. Зүгээр ган уд гэж хүн бас яг одоо бүр 100% эмхтэй болцсон гэж. Одоо тэр хүнийг ярихгүй тэр хүнийг өөрөөс нь асуу. Тийм өөрийнх нь ордог нэвтрүүлэг байдаг шүү дээ. Одоо тэр Гамбошаас асуу. Тэгээ тэр хүнийг бол нийгэм өөрийнх хэмжээнд үнэлсэн байх. Энэ одоо би бол тэр хүний дотор орж үзсэн юм шиг бол яг одоо Гамбош шиг юм тийм гэж хэлмээргүй. Яг битэрийн өмнө бол нэг намайг бас нэг их л амард оромжсан асуудлаас болоод ингээ холбоотой. Шүүхт гэсэн байсан тэр асуудал юу болсон? Би шүүхтэн асуудлаа ярьсан шүү дээ. Бүр өмнөх нэвтрүүлгээрээ. Тийм. Яг одоо бас шинээр үзээгүй хүмүүс байл. Тийм. Тэгээд намайг нэг эрэгтэй нэр ус чи юм бидтэй. Яг би нэг Facebook дүнгэж нэгээл над руу айгүй хүмүүс эд явуулаад тэгээ би ингээд аккаунтыг аваад яваадсан чи Гамбошийн найзуудаас нэлээ орж ирсэн байлээ нэг 10-аад найз. Тэгээ яахтараа чамаад миний 10-аад найз гэдэг юм бэ. Чиний эрэгтэй нэр чинь тийм бидтэй бэлгүүн гэдэг үсттэй чамайг чи одоо хэн болчоод хүний найз маань тулгаалаад байгаа ингээм шалдар болдор асуудлаад хэрүүл хийж байгаа. Нэгт хоёр дахь юм бол намайг Солонгос руу явж очиход чамд одоо Монгол улсын иргэний үнэмлэх байдгүй чи яахлаараа Солонгос явд ингээл бүр яагаад гэдэг миний бүр ингээл ирэх рүү амар халдаадсан. Тэгээд би бас тухайн үед бас нэг их юм боддггүй байж хил амтайч байж багын хил амтай байсан. Тэгээ тэр эмоцоор очивол энэ Сүхбаатар дүүргийн иргэний иргэн анхаарчны шүүхэд өгөөд тэгээ манай найзууд бас зөвлөөд тэгээ Гамбош ч бас тодорхой хэмжээний одоо шүүхээс ингээ хэмжлэл явуулахаар чинь юу байхгүй юм байна. Оршин суугаа аягийн тодорхойгүй юм байна гэд юу яатсан. Хүчингөө бодгуулсан би өөрөө бүр өргөдлөө буцааж авсан. Тэгээд одоо тэр хүнд бол хэрэглээд байгаа ямарч муудал задах сонирхол. Одоо тэр намайг юугч яриул яриг намайг үнэлж байгаа хүмүүс нь тэгэл дотроо тэрийг няцаачих дарахтаатай хүмүүс үзэж байгаа шүү дээ. Тийм болохоор мянга ингээл хамхуул хийсэл явж илээ тэр чинь тэгэл тий өөр шүү дээ. За хүүсээ солиулсан ирчүүд гэдэг нэг юм бас гарчигтай мэдээлэл явж байна. Энэ айгуу тайдан жаад мод шүү дээ. Энэ дээр таны зураг энд байна. Аль? Энэ тэр цаанд мөн үү? Би биш тийм. Биш юм уу? Энэ бүр хятад метод юм болоо явчихсан. Би ч юм том нүдтэй биш ээ. Яг үнийг хэлэхэд энэ айгуу том нүдтэй юм жаа. Би нэг дээр таныг байна гэд нэг анзаарж ирсэн юм аа. Нэг зурагтай харьцуулсан юм байна. Төстэй. Ерөнхийдөө л хүүхэд наасандаа банд нар бол иймэрхүү л идэг шүү дээ. Ийм халимаг сурагч халимаг тий. Тэгээд ийм энэ бол гадаад нөхдүүдийн зураг тавьсан байгаа. Гадаадын зураг байна тий. Энэ дээр би таныг явж тавьсан болов уу гэж анзаар. Тэгээ асууя гэж бодоод.
За эрэгтэй Миний үеийнхэн хүүхэд насны зураг бол миний одоо гэр бүл миний ээж мэжтэйдэг албан ёсол гадагшлаагүй байгаа. За бүсгүй хүнээс илүү үзэсгэлэнтэй Монгол трансгендер мисс анх удаа гэсэн 2013 оны бүр 3 жилийн өмнөх зүйл. Энэ бүр айгаа дээр үе мэдээлэл нь би тийм сайтуудаа хэвлэл мэдээллийнхандаа баярлал тийм аа өнгөрсөн одоо 5-аад жил хугацаанд ер нь намайг эрэгтэй хагас маань авахгүйлаа хэвлэл мэдээллийнх маань амар надад өр өгөөж өгчээсэн. Тэгээд өнөөдөр бас хэвлэл мэдээллийнхныгаа хүчээр танаа хамт олонны хүчээр энэ сайтуудынхаа хүчээр өнөөдөр бас нийгэмд бас тодорхой хэмжээний ойлголтыг өгөөд ингээ явж байгаагаараа бас миний хүчин чармаалтаас гадна энийг цааш нь түгээн дэлгэрүүлсэн бас сэтгүүл зүйн үндэсэнд бас баярлалын. Тэгэхээр бүсгүй хүнээс илүү үзэсгэлэнтэйгээд би нэг өөрийгөө эмэгтэй хүнээс надаас ч хөөрхөн охтууд байгаа. Би энэ дээр нэг юм хэлэхэд нэг одоо ингээд намайг юм янзуулах гадахаар энэ одоо бүр эмэгтэй олох гол донтчих байрчиж. Өстө нэраа байгаа юмд хангалуун байх хэрэгтэй юм байна. Миний өөрийн үнэлэмж би нэг амьдарч байгаа цаг хугацаанд өөрийгөө бүр төгс хэмжээнд байлгахыг хүсэн зорино. Тэр одоо өөрийгөө гой сайхан авч явж байгаа хандлага маань бусдад үзэсгэлэнтэй байд харагддаг бол одоо бас сайн байна. Тэгтээ бол би нэг эмэгтэй хүнээс илүү гарах гад ч би одоо хайчих юм тий. Тэгээд ерөнхийдөө тийм бол юм байхгүй. За трансгендер мисс Солонго Монголоос Солонго оролцож байна. За энийг хальт хоёлоо дурсчил та бас үзээгүй хүмүүс байл те. Мэдээж хэрэг дэлхийн мисс трансгендерүүдийн дэлхийн бүсгүйчүүд он зохиогддог мисс International Queen 2014 тэмцээнд Монгол улсаас Солонго гэх оролцогч оролцсон юм аа. Тэгээ уг тэмцээн 10 дахь жилдээ зохиогдож байгаа ба 50 гаруй орны 2000 оролцогчдоор шилдэг 50 бүсгүйг сонгон шалгаруулад байгаа аж. Тэмцээн Тайланд улсад болж байгаа ялагч нь энэ сарын 7-нд тодруулах ажээ гэсэн юм. Энэ болохоор өөрийгөө трансгендер гэж мэдэрдэг. За тэр дундаа бүр гормоны эмчилгээнд орсон одоо ийм хүмүүсийн дунд зохион байгуулагддаг. Ерөнхийдөө бидний эрэгтэйчүүдэд бол дэлхийн джентльмен гэж байдаг тийм эмэгтэй хүмүүс яг эмэгтэй хүмүүст бол дэлхийн мисс гэдэг одоо энэ манайхаас айгуу гоё охтууд яваад идэг шүү дээ. Тэрнтэй адилхан бидний дунд зохиогдог олон улсад орж байгаа хамгийн том тэмцээнийг Таиланд улс бүр тэр дундаа Таиланд улс бидний баг гал голонд үүсэл хөгжил гэж болох Паттайя хотод энийг зохион байгуулагддаг тийм. Тэгээд энд бол миний амьдралын бас маш нэгэн дурсамжтай бөгөөд үндэсэнтэй хэсэг өнгөрсөн. Тэгээд анхны удаа зориулж орсон гэд маш амжилттай оролцсон. Ер нь амжилт гаргасан ч гаргаагүй ч энэнд анхны удаа тэр дундаа бэлгийн цонх трансгендер хүн оролцсон гэдэг бол маш айдас гэд миний бас хүний хүсэл тэмүүлэл зориг байсан болов. Тэгээд олон улсын тавцанд өөрийгөө үнэлүүлээд бас нэлээд бас амжилттай оролцсон. Тэгээд энэний нөлөөллөөр бас нийгэмд бас маш олон хүнд танигдсан болов гэж дахиж орох бодолтой гоё. Энэний надад урилга байгаа шүү дээ. Одоо би энэ жил чадвал орно. Гэхдээ дараа жил ерөнхийдөө ор юу гэж дотроо тооцоолж байгаа. Одоо би чинь бас яг эмэгтэй болсон байгаа болохоор энүүндээ оролцвол бүр л амжилттай оролцох болов гэж би бодчихно. Өмнө нь удаа оролцоход чи амар гоё охтууд энэ дунд чинь би чинь бас жоохон туршлага алдлаа ш. Хэдгүүрэнд орсон блэ? 8 дугаар байранд орсон. 8. Tiffany Show-гийн нэрмж чангалыг бас авсан. Тэгээд тэндээс бас мэдэн зохион байгуулагч 2-3 газартай гэрээ одоо мейкап институттэй гэрээ боломжтой байсан боловч би одоо нэг ганц юу яах гал Монголоос ингээл байнга Таиланд руу явна гэдэг чи айгүй хэцүү. Тэгэл ойр морин Лаос Маусийн хүмүүс тэд нартай болоо илүү гэрээ одоо нэг дөхөм. Одоо орох юм бол ерөнхийдөө бас нэлээд дээгүүр байр эзлэх. Магадгүй хаа. Тийм. Ороо. Орно. Тэгээд мэдээч энэнд бол манай найз охтуудын маань дэмжлэг маш их байсан. Миний одоо бас гадаад гоо сайхан дотоод мисс гэдэг чинь ерөнхийдөө дотоод гоо сайхан байдаг. Тэгэхээр энэ маань бол нэлээд бас нийцэх болов гэж би бодож байна. Тийм. За трансгендер мисс Солонгийн будаггүй төрөх гинэ. Тэгээд ингээд. За. Будагтай будаггүй гэж таныг сайт дээр бичээд. За энэ будаггүй төрөх вэ нөө. Би гэртээ ингээд суучдаг шүү дээ. Ер нь таныг бас нэрээ асуулт асуугаарай гэд хүмүүс үзэгч маань захиад байсан. Мейкап сургалт явуулах уу? Мейкап чиглэлээр хаана ажилладаг вэ? Тэгээд шавь орж одоо мейкап заалгыг гэсэн хүмүүс байсан. Одоо би яг студид хаал ингээд одоо ажлынхан байрыг яг зарлчаар бас жоох эрсдэлтэй байна. Тэр чинь заавал октод сонирхгүй. Бас айгүй бол ирчүүд чинь ингээд миний ингээд айгүй араас ингээд яадаг штэ. Ингээд солонгоо гэд гүдэг гэж хэлж болно. Тэгэхээр ч одоо би ингээд ажлаа зарлж гарч ирсэлтэй штэ. Ер нь эр хүний туйлын хүсэл штэ. Одоо ялангуяа би өөрийгөө ингээд нийгэм зоригтойгоор илэрхийлээд тэ нэгт хоёр дэх юм бол гоо сайхан талаас хүмүүстээс таалагдаад миний дотоод гоо сайхан гадаад гоо сайхны нийлбэр ингээ хоршоод өгсөн цагт эрэгтэй хүмүүс манаас
сэтгэл алдрах юм зүйлүүд байна. Яагаад бол би ч одоо 100% эмэгтэй болсон байгаа болохоор тийм. 100% эмэгтэй. Ам алдчихсан тий. Тийм байна. Тэгээд түрүү нууцлаад байсан яриа ам алдчихлаа тий. тэгэл тэрий чинь би ингээл ярихгүй л 100% хувийн юм бол өөр шүү дээ. За тий. За би ямар ч хариултаа авчлаа. За баярлалаа. Сам алдуу. тэгээд одоо ийм салаанд одоо би фэйсбүүкээрээ юу яадгаа октод маань миний солонгоос око кюко гэд миний одоо аль биесны пэйж рүү ороод цагаа бичдэг. Тэнгүүд би ингээд 3-4 октодоо нийлүүлж чаад тэдний тэдэх өдөр тэр юунд уулзаа утас шурамсаар нь би байрлалаа хэлдэг. Тэгээд ерөнхийдөө одоо энийг бүр яг өөрсдийн гэсэн мөр студидтэй болох гэж байгаа. Одоо санхүүжилтийн хандлал дээр нэлээд хэцтэй болсон юм дэвшилтэй зүйлүүдээс явагдаад байгаа. Тийм. За тэр асуулт бас Монгол тас юм мейкапын бас сургалт явуулдаг хүмүүс маань надтай хамтарч ажиллая. Та ингээд зөвлөгөө өгөөч гэж яадаг. Ерөнхийдөө би бол багасаа зурж бодох хавьяастай. Эцсээ одоо хушиг тийм ээ чавганыхаа яцыг хүртэл би ингээд гуашаар будаад урлагийн бүтээл болгочдөг байсан хүүхэд жохон байхдаа. Тэгээд тэр зан чанар маань бас их сургуульд ороход маань илүү дөхөн болсон. Би аймагаас хар зургаараа нэгээр гарч ирсэн математик хар зургаар гараад Монгол Улсын их сургууль реклам зуршааны менежмент гэсэн ангийг толгоогоор авсан. Тэгсэн чинь бас урилга бас ирсэн байхгүй надаа. Би чинь телевиз хөтлөжсэн чинь сонин тохс гээд урлах эрдэмтэд сургуулийн нэг урилга урилга эрдэм гинэ. Урлах эрдэм нь олгоод дизайнерын сургууль, соёл урлагийн их сургуулийн радио телевизэн хөтлөгчийн ангид тураач гэсэн урилга ирж байгаа хоёр урилга. Тэгээ манай ээж аав чинь болохоор нэг одоо FM телевиз хөтлүүлжлээ ч одоо баг урилгаараа сурчвал яасан мас ингээ амар санааж удсан байхгүй. Тэгсэн чинь би ингээд зураал нэгээрээ гараад өөрөө ингээд цэвэр толгоогоороо юу авчиж байгаа байхгүй. Тэгээд багаан зурх хавьяас байсан миний дотоод мэдрэмж байна. Хоёр дахь юм бол Таиланд улс байдаг мейкап стор гэдэг мейкапын түүх гэдэг одоо энэ мейкапистуудад 14 хоногийн туршийн мейкапын сургалтанд бас сууж сургалт дээршлүүлсэн байгаа. Гэхдээ заавал хүний эзэмсэн мэдлэг гэхээс илүү мейкапын бүтээгдэхүүн чанартай байгаад өөрөө мэдрэмжтэй тухайн хүнд тохирсон мейкапыг зөв хийж чаддаг бол заавал юм сургалтын хэрэг ерөнхийдөө маш бага байдаг шүү. Өөрөө дадлаж мэдрэх мэдрэмж айгүй чухал. Тийм. Ерөнхийдөө мэдрэмжийн урлаг шүү дээ энэ мейкап гэдэг чинь өнгө бодогны мэдрэмж. Цагаав. Яасан гой зүүн баттай зүгээр дайрч байгаа. Ямар клуб айгүй гой кофе жигдээ энэ Барма Макстай баярлаа. Баярлаа. За. Бидөө та бүхэн мэдээлэл ерөөхдөө их ховор байна. Тэгээд ингээд бас мэдээллүүд байна. Би өөрөө ярьчаад. Одоо ингээд намайг зарим одоо нэвтрүүлэг үзсэн хүмүүс ингэж ойлгодог юм байна. Тэр ч байдгаа хэвлэлийнхэн хүртэл ингэж ойлгодог юм байна. Энэ одоо ингээд өөрийгөө сонин сэтгүүлээр яриад ах юм. Тэгээ бүр Pact News гэх сайт би нэрийн дурдчих яагаад бол баримттай зүйл. Pact News гэх сайт маань од болохын хүслэн эдэргээ дуудуулаач нөхслэн гэж байгаа юм шиг амар тийм гарчигтай ингээд од болохын хүслэн солонгоо гэд юм гарчигтай өгсөн байгаа хгүй. Тэгээ хүүх мөхөөл гаргалаа гэ нэг шүүмжлэх хунгаас би шүүмжийг хүлээж авнаа. Тэгтээ энэ дээр нэг зүйлийг хэлэхэд би юроос юм од болж мосгоод миний амьдралыг од болгож хараад гадар хэвлэлийнхэн учир байгаа байхгүй юу. Бусдаар бол миний амьдралыг энгийн хүний амьдрал юмааг хүлээгээд авсан хүнд бол нэг нь бол проблем биш болоо гэж би бодож байна. Трансмис солонго дааврын аргаар хөхөө ургуулж байгаа гэсэн ийм мэдээлэл. Түрүүн бол яриад явцсан шүү дээ тий. Тэнийг бас дэлгэрүүлж яриа. Даавар гэхээр октод маань одоо ийм байна. Миний хөх урахгүй маа, би жижигхэн хөхтэй маа, та яаж даавраар хөө ургуулчваа гэл ингээ асуух юм. Одоо би ингээд бас сонин сэтгүүлийг уншиж байхад олонний танил хүмүүс би тийм газар өөрчлүүлсэн, тийм газар нүүр ам янзлуулсан ингээ ярьчдаг юм байна. Тэнгүүд нөгөө хүмүүс чи өөрийнхөө бие организмын онцлогийг мэдгүй гүйж очиод нөгөөдгийг нь өөр дөрөө зогсон цохоог юм хийлэгчдэг. Тэнгүүд нөгөөх нь судлааг угаасаа болоод эрсдэл учраас нүүр амнаас нь утас шүрмэс гарч ирээд тий. Тэгээ ингээ яваад байд юм байна. Тэгэхээр чи би одоо даавар гэдэг чинь зүгээр нь утас моц биш аахгүй. Хүний бүр генийг тэр чигт нь өөрчилдөг зүйл болохоор би магадгүй надаас зур шуналтай бол Таиландаас нэг хэдэн төгрөгөөр даавар авчираад зарчгал байхал та. Гэхдээ энийг бол заавал мэрэгжлийн дотрын эмч тэгээд өөрийнхөө бие махбод тохирохгүйгүй юу гэнэ Таиландд очиж нарийн мэрэгжлийн шинжилгээ өгчиж даавар эмчилгээнд орвол заавал мэдсэл гэсэн өмнө хөх мөхн илүү гоё ургадаг гэж зөвлөмөр. Сүүлийн үед бол фэйсбүүкэд бол айгүй энэ асуултаар болуулж ин би яг үнэндээ над руу айгүй нэг мессежээр айгүй ер нь л 10 охтуудын 8-нд бичиж шүү тэгж дааврын аргаар хөхөө ургуулъя. Дараа Таиланд явхад ч хамт явж хөх хэлгэж олгоо зааж өгөөч тэгж өгөөч гэсэн юм байна. Яг энийг бол бизнес болгох сонирхол үнэхээр алга. Тийм. Гэхдээ эрэгтэй бие дээр дааврын одоо ингээд та хургуулж исэн шүү дээ. Эрэгтэй бие одоо бүхэл үйл ажиллагааг зогсоон гэсэн үг энэ товчноор яриул. Эмэгтэй одоо трансгендер бол эмэгтэй хүний бүхэл бие организмыг зогсоогоод эрэгтэй даавар орлуулж ин гэсэн. Надаа чинь байглаас одоо эмэгтэй хүний сэтгэлгээ байгаа ч гэсэн эрэгтэй хүний бие организм байгаад байдаг шүү дээ. Тэнгүүд чи эний чинь эмийн аргаар дарангуйж өгч байна гэсэн үг. Одоо тэгэл ингээл миний бие хаа ингээ. Тэр им нэрлээ үнэтэй байдгүй. Ерөнхийдөө бол үнэтэй. Тийм. 6 сараар ууж 6 сараар
шинжилгээнд орох шаардлагатай байдаг. Тийм. Тэгээд монголчууд манаас илүү дааврын эмчилгээнд ороход илүү хүмтэй байдаг юм байна. Яагаад гэвэл нөгөө идж байгаа хоол хүнсний хувьд уур амьсгалын хувьд илүү биеийн дархлаацаатай. Нэгт хоёрт гэх юм бол махан бүтээгдэхүүнүүд төлхөө хэрэгэлдэг болохоор биеинд илүү сайн байдаг. Таиландд болохоор загас жарахаагаа идж байгаа л даавар эмчилгээнд оронгууд ч суйлдаад ингээд бүр айгүй риск эрсдэлтэй юм юунд үүсдэг юм байна. Тэр энийг заавал мэрэгжлийн эмчт хандах хэрэгтэй. Тэгэд хөх ургуулсан асуудал гэх юм бол ингээд хөх тодорхой хэмжээний уунгууд эмэгтэй хүнд ингээд жижиг хэмжээ томч бай ингээд юу ургацсан байдаг. Тэ нэг юм өөхөн эд зарим хүмүүс бол гоё байглаас том хүмүүстэй зарим жижиг мэдээ надад бол нэлээд гоё юу хөх ургацсан байсан. Манай найзууд бүр хүү ээж баг ингээд ууадах юм бол бүр ургалаа штэ. Тэгээд тэрэн дээр чи ингээд мэдцлийн аргаар хийчингүүд бүр л одоо юм дажгүй болж харагдаж байгаа юм л да. Тэгээд октоудаас нэг зүйлийг хэлмээр байна. Энэ хүүх яг юуны тулд хэрэгтэй юм бэ? Хүүхдээ хүүлэхэд те. Одоо би бол одоо надад энэ боломжтой үнэхээр хомс нэмэгтэй хүмүүс эрүүл мэнд талаасаа би хаагаа бас арчилж торцож байх хэрэгтэй. За үнэхээр урлаг уран сайхны зураг мураг авахулдаг хүмүүс бол одоо хийлэг зур яах вэ? Тэгээ сайн газар нь хийлгэх хэрэгтэй. Тэгээ дийлэнхтэй л юм ярьдаг. Манай найз залуу миний хүүхэн сэтгүүл хангалуун биш яах юм а. Бид хоёроо одоо бэлгийн амьдрал жоохон тиймэрхүү таарамж байна гэсэн байдлаар ханддаг. Тэгэнгүүт би тэр охтуудад юу гэж зөвлөж байгаа вэ гэхээр найз залуу чи одоо чиний хүүхэнд ол цуусан юм уу? Чиний сэтгэлд ол цуусан юм уу гэж хэлмээр байгаа байхгүй. Тэгэхээр сэтгэлийнхаа гоо сайхныг сайжруулах хэрэгтэй. Охтууд маань байгалийн өгөгдөл байдаг штеп. Эмэгтэй хүнд чинь нэг юм сүүн мэдрэмжтэй. Тэгээд тэр зан чанараа ингээ яах юм бол илүү асаад үхэмтэй шүү. Үнэхээр одоо бүр ингээ хүүхд дэлнэ хэрэгтэй байл дасгал хий. Тодорхой хэмжээний тост хэрэгэл ингэдэг цэцгэлээд үлээ. Тийм бүтээгдэхүүнүүд айгүй их олширсан шүү дээ. Тэгээд бүр болохгүй бол энэ хөхийг хийлгэж бүр бүтэн туулган дотор явагддаг. Би бүр үгүй хэлж ирсэн. Энэ хүн болгоны хүсэж байх юм. Зүгээр байгаа биеийг тэгээд өсөж хагална гэдэг чинь хэцүү шүү дээ. Энэ бол миний золиос. Тийм. За юу яа? Манай үзэгчдээс бас асуулт байвал чөлөөтэй асуугаарай. За асуулт байна уу? Асуулт бол чөлөөтэй асууцгаараа манайхаа. Сайн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Би болох нэг улиг болсон асуулт асуумаар байна. Тэнийг амар гоё одоо юугаар хэлэх юм бол чадж байгаа дарга байхгүй явдаг тий. Ямар ч эмэгтэй хүн тань шиг бараг вау энэ шиг ингээм болох юмсан гэд тийм гоё явж чаддаг. Тийм болохоор би бол бахархдаг. Хүний яаж төрөх нь бол яг тэр асуудал. Би зүгээр эмэгтэй хүний үед амар гоё зөвлөгөө өгөөч. Одоо та гоо сайхандаа яаж одоо арчилгаа тавьдаг. За яг гоо сайхны газруудтай гэрээтэй ажилдаг ч гэсэндээ одоо гэртээ сууж байгаа тий байнгын ингээл гоо сайхны газруудаар явахгүйгээр ч юм уу. Яг интернетээр зөндөө мэдээлэл байдаг л да. Тийм ч зүгээр таны өөрийн чинь хувьд амар гоё гоо сайхны хадлаар яаж өөртөө анхаарал тавьдаг вэ? Хоолны дэглэм, нүүрний арьс гэл тий хөдөлгөөн тэрнээсээ явуулцаач гэж. За баярлалаа. Тэгээд дандаа нөгөө нэг нийгэмд чинь надаас ингээл та ингэснүү тэгснүү трансгендер юу юм уу гэсэн юм асуудаггүй шүү дээ. Энэ мэдчлээ охтууд бас маш олон эмэгтэй хүмүүс маань нэгт бол гоо сайхан гэдэг бол ертөнцийг авардаг. Гоо сайхан гэдэг бол хүнд ад жаргал бэлгэлдэг. Тэр ад жаргал бэлгэлсэн энерги маань нийгмийн за өөрөөрөө төлөөлүүлээд хүрээлэн байрчин маань нийгэм маань ирүүлээж дэлхийн ертөнц маань ирүүлээж дэлхийг аварна гэсэн гарсан болов уу гэж би боддог. Тэгэхээр би ерөнхийдөө хүмүүст өөрийгөө ойлгуулахын тулд нэлээд бас гоо сайхан маань нэлээд бас түн болсон болов уу гэж хувьдаа боддгийн. Тэгээд сая хөдөлгөөн гэдээ бас ярьлаа. Би чи ер нь одоо ингээд харж байгаах ер нь өндөр үсгээтэй гутлан дээр дайгончдаг шүү дээ. Бүр амар хөдөлгөөнтэй. Тэгээд ходоод их сайн цэвэрлдэг. Зүгийн балтай сүү байна. За тэгээд тодорхой хэмжээний ходоод цэвэрлэгээний бүтээгдэхүүн байдаг. Бид нар юу ч идэж болдог те. Тодорхой хэмжээнд өөх тостой одоо би хүний идэж ууж байгаа амиг тэр энэгээд бол хэлмээр байна. Юу ч идэж уусан тэр одоо тэр шавхтаас бохирдлыг цэвэрлэх ийм мэдлэгтэй авах хэрэгтэй. Миний хувьд бол зүгийн балтай суу 2 хоногт нэг удаа зүгийн балтай суу хүний лимонтой суу шүү. Лимонтой суучгаар тодорхой хэмжээнд ээдээд ингээ гиз айгуу гоё дотоод юу яадаг шүү. Ходоод гиз. Тэгээд хөдөлгөөнийг бол гэртээ ол тогтмол хийж гэн, нохоогоо цалтлуулж гэн. Эва цасган гэд 2 нохоод манай цасган маань амар том болсон. Зам дагуу өглөөдөө нэлээд ер нь явд юм да. Өдрөө болохоор ч ирчүүд айгуу хэцүү байна. 2 хөөрхнөө төхүүлээд үг юм уу. Би ч одоо тийм нохоогоо цалтлуулахгаа гүүх гэж яах чинь намайг ингээ машинаар зөөх гээд байгаа байхгүй. Тэр ч айгуу сонирхолтой. Тэгээд ийм хөдөлгөөн хийдгээ. Тэгээд гоо сайхны хувьд бол ерөнхийдөө бид нар бол Монгол нутагт амьдарч байгаа. Монгол нутаг маань байгалийн дахин давтагдчихгүй.
эрдэс баялаг ургамал ийм маш их одоо хүнд хэрэгцээтэй юм эрдэс байцыг тухайн бүс нутаг ер нь Америк ч энэ тэр Таиланд, Монгол энэ ерөнхийдөө тэр нутагт амьдарч байгаа амтэн хүн зориулсан эдэш уш байдаг шүү дээ. Тэгэхээр би ерөнхийдөө сүүлийн үед их орныхоо үйлдвэрлэлийг дэмжиж цэцэргний бүтээгдэхүүнүүд их хэрэгжилж байна. Тэгээд мейкап хийдэг болохоор нүүрний их цэвэрлэгээ чухал байдаг юм аа. Ямар ч одоо бүтээгдэхүүн хэрэглэсэн одоо праймер тэгэл одоо бэс эдрээр цуур тавиал нарны төс эдрээр хэрэгжилдэг ч гэсэн тодорхой хэмжээнд одоо энэ крем одоо хуурай пудр энэ павдрууд чинь ямар ч гэсэн нүүрэнд нөгөө нэг тогтохын тулд химийн урвал дотор агуулгдсан байдаг. Тэгэхээр тэр химийн урвалаас бол хөшрөлт хүний нүүрэн дээр явагддаг. Тэр одоо зүйлийг саармагжуулахын тулд тоос праймер эдрээр хамгаалж байгаа ч гэсэн заавал гэртээ сүүн цэвэрлэгээ, за гээлэн цэвэрлэгээ, за тэгээд хөөсөн цэвэрлэгийг давхар хийж байх хэрэгтэй. За тэгээд 7 хоногт нэг удаа чадвал нүрээ гуйжуулах хэрэгтэй. За тэгээд сардаа нэг удаа гоо сайхан хандж нүр амаа бүргүүн цэвэрлэгээ хийж пудраар тайлбарлах хэрэгтэй. Бодгуугаар гоё явж байгаа хчуд байдаг ч гэсэн гадны одоо нар цэлхний хүчин зүйлээслээд маш арьс гэмтдэг. Тэгээд тодорхой хэмжээний биений будалтууд яадаг. Мейкап гэхээр ерөөсөө нүүрэн дээр хийдэг юм зүйл биш. Хүхийг том харагдуулах будалт, түрүүнд дацлах гэж ялаа будалт. Гэрэл судрын техникээр биеийг өөрчилж бол хөхийг өөрчилж харагдуулж болдог. Гэрэл судрын техникээр хөлний одоо шарх цорой, хөлний нарийн бүдүү майжгааг хүртэл эпирийн түвшинд гоё харагдуулах юм одоо будалт байдаг шүү дээ. Энд дээр жоохон тийм гэрэл сүдэр мүдрээр гарсан тийм. Үгүй одоохондоо тэгээгүй байна. Үгүй. Оргоор явж байгаа. Оргоор юм. Яагаад? Зүгээр яг гэрэл сүдэр мүдрээр. Яагаад? Бүхэн дээр гэрэл сүдэр ихээр ч бас асуухгүй. Тийм олон техникүүд байдаг. Тэр октод маань ерөнхийдөө интернетээс ингээд хараад үзээд YouTube-ээр ингээд даган дуурайдаг боломж байдаг ч гэсэн заавал одоо тэрийг хүн интернетээс хараад хийн гэхээр айгууч учир тутал дарга барилаа болдгоо. Тодорхой хэмжээнд цаг зав нь болоод одоо боломж нь байдаг бол заавал мэрэгжлийн хүмүүс дандаа чигээ зүйлмөр. Тэндээс асуулт асууя. Сайн байна уу? Орой минь. Баярлалаа. За таны бас яг бүлэг басны асуулт асуумааргүй байна. Таны хитийн зорилго одоо цаашны мөрөөдөл одоо 100% төгс эмэгтэй хүн болох уу гэж асуумаар байна. Түрүүн хамаалтсан шүү дээ. Цаашдын зорилго одоо юу гэх натурал эмэгтэй хүний одоо хийдэг юу гэх хүний их хүн болох уу яг цаашдын зорилго мөрөөдөл чи юу вэ? Тэгээ ингэж асууад идэг. Ерөнхийдөө манай хүмүүс маань ч гэж асуудаг. Залуучуудын эмэгтэй хүн гэдэг үнэлэмж хүүхэд төрүүлэхээрээ л эмэгтэй хүн гэж хардаг гинэ. Тэгээ би бас өрөвддөг маш олон одоо савгүй одоо ямарваа нэгэн уур амьсгалын өөрчлөлт утаа дуртагаас болоод ч юм уу хүний буруу үд ширэглэнээс болоод одоо би мэрэгжлийн шалтгааныг мэдэхгүй байна. Тэгтээ ямар ч гэсэн савгүй хүүхэд болох боломжтой бол айгүй эмэгтэйчүүд байдаг юм байлээ. Тэр хүнийг эмэгтэй хүн гэж биш гэж хэлэхгүй зү. Би ч одоо тэрний нэг нь л айдсан шүү дээ яг үнэндээ. Тэгэхээр чи хүний одоо эмэгтэй хүний сүүн мэдрэмж дотоод гоо сайхан чи эмэгтэй хүний илэрхийлэмж байдаг. Нэг хоёр дахь юм бол хүүхэд төрүүлэх би боломжтой. Нэгт хоёр дахь юм бол бидний бас хүүхэд одоо үр суулгуулах мэдслаарч ажиллан тодорхой хэмжээнд ийм мэдслүүдээр одоо хүүхэдтэй болох цаг хугацаа, нийгэм, дэлхийн шинжлэх хангаах ухаан ийм сайхан боломжуудыг бас олгоод эхэлсэн байна. Тэгээд бас хэрвээ бүр тэгээд бүр чаддгүй маа гэд би хүүхэд өргөж авах юм уу эсвэл хүүхдүүдэд зориулсан юм тоглоомын төв хүүхдүүдэд зориулсан юм бүтлгөө тусламжийг тодорхой хэмжээний бизнес эхлүүлсний дараа шаттайгаар эхлүүлэх гэж ямар ч хүүхдээ болох гэж үүсэн. Тэгээ бүр үнэхээр болохгүй бол хүүхд өргөж авах гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм шүү дээ. Сүүлд сая нэг найз залуутай болоод Валентиныг их гоё өнгөрүүлсэн гэсэн. Найз залуутай танилцаад хэр удаа? Найз залуутайгаа танилцаад 8 сар 6 7 сар болж байна. 15 7 сар болж байна. 7 8 сар болж байна. Тэгээд найзлуутайгаа Монгол танилцсан. Одоо бүр ингээд санаа амар байна. Одоо ингээд намайг мэдгүй юм гэж байхгүй аашлаа тэр тусмаа бүр эргэтэй яж байгаа юм болсон гэдгийг мэддэг болсон чинь бүр нөгөө ирчүүд чинь 100% эмэгтэй биш юм чи ийм байна ч гэсэн намайг одоо сэтгэлийн гоо сайхнаар хайрлсан юм найзлуутайгаа би одоо яг үерхлийн төвшөнд явж байгаа. Яг нөхөр зүтэр болголоод баталгаажуулсан бол алга сая өөр Америкт сургууль төгсөж чаад сая ирсэн ийм залуу байгаа. Монголын уул уурхайн компанид тийм менежмент талаас бас ажил хийдэг юм цэл байгаа. Бүхэл тал дээр маань дэмждэг. Сая Таиландд мэдцэлд ороход маань ч гэсэн араас маань ирээл
сая ингээд олон улсын хурлаар дубай руу бас нэг тийм үзэсгэлэн гинэ тийм механизм. Тим юм руу явах гэж байхдаа сая Таиландаар дараадас намайг иргэчээд явсан. Тэгээд хамгийн сүүлд бид бас 2 хоногийн өмнө уулзсан. Ерөөхдөө тустай амьдардаг л да. Валентин бол сайхан байсан уу? Валентинаар сайхан байсан. Валентинаар ер нь одоо ингээд надаа хамгийн сайхан байруу шинэ жил Валентин. Тэгээд наадмгоор гоё санагддаг. За тэгээд яг уу цагаан сар гэж хэлмээр байгаа ч гэсэн цагаан сарыг яг утгаар нь би бол тэмдэглэж чаддгүй. Яагаад гэвэл эмээж хамаатан цаадантайгаа ингээд хүүхэд байхдаа би их золгодог байлаа л та хадгаараад. Тэгэхээр ч одоо л ингээд очихорч манай гэр бүл ойлгож байгаа ч гэсэн тэрийг одоо гэр бүлд ирсэн хамаатан цаадангууд ч тэр дунд ойлгохгүй айгүй хүмүүс байдаг. Тэгээд тийм юмнаас болоод бас баг зэргийн одоо цагаан цэрэг бол яг тийм сүрхий тэмдэглэж чадахгүй гэртээ гой буузаад шигнээд нас нөхдөдөө вино аваад уугаад салат хийж өгöd. Иймэрхүү л байдал үүсгэсэн. Facebook дээр сүүлийн үед ээжигээ их санаад байна гэсэн нэг юм пост орсон байсан. Би тэрийг уншсан. Тийм тэгээд анх холстой мэдгүй явжээ яг үнийг хэлэхэд анх холстой энэ амьдралын төлөө бүр сэтгэлээ бие зориулаад ар гэрээ бараг мартцсан явж ирж. Тэгээ одоо ингээд бодоод сууж яхна гэртээ ингээд унтахын өмнө ер нь өдөрт 2-3 удаа бодогдож байна. Унтахтаа ч гэсэн. Гэхдээ одоо ээжтэй уулздаг үстэй. Уулздаг, ярьдаг. Тэгээд манай гэр бүл маань бүгдээрээ ерөнхийдөө бол ийм боловсролын чиглэлээр гаралтай, эксхэтэн гэр бүлээс гаралтай миний суур хүмүүжлэг их мундаг тавьж өгсөн юм. Сайхан гэр бүл байдаг, Монголд байдаг. Тэгээд тэгэнгүүтээ би мэдээж амтны өр ангирын зулцаг сэтгэл зүрхэнд маань би одоо сэтгэлгүй төрсэн бол энэ тухай ярих дийгүүлэх. Сэтгэл зүрхэнд маань байнга сүүл үед их хүн одоо хинч байсан болно. Миний ах トゥ хамаатансаа ээж ав юу ч гэсэн болно. Ээж маань их сайхан санагдаж байна. Миний энэ би цогцыг төрүүлж өгч ийм сайхан гар хуруу, ийм сайхан нуруу би хатад төрүүлж өгсөн миний ээж их сайхан бүсгүй байдаг. Хуруугаар их сайхантай, сэтгэл их сайхантай. Тэгээд ер нь их сайхан бүсгүй байдаг. Тэгээд тэр ээжийнхэн гадаад гоо сайхныг за тэгээ хүүхэнд насанд маань надад үлгэрсэн нийгмийн одоо энэ буруу хүчин зүйлд автагдахгүй юм сэтгэлийн дархтаатай, сэтгэлийн үнцэнтэй, мэдрэмжтэй болгож үсгсэн энэ зан чанар. За тэгээд сүүлийн үед бас байнга ингээ гэртээ би байгаад байгаа бас хамаа алга тий. Өдөр алга ээж аавтайгаа ингэж орж гараад ингээл тий амьдарч байгаа л өөр. Тэгэхгүй бас жилдээ ч нэг удаа юм ингээ уулздаг болохоор хайда ярьдаг ч гэсэн одоо уулзах давтамж нь бага болохоор бас ээжээгаа их санаж гин. Тэгээд ээжтэй энэ давшааныг хашаалаад үзэж байгаа бас хязгааргүй хайртай үлдсэн бүх амьдралаа таныхаа төлөө зориулна. Ямар ч гэсэн ухамсартайгаар зориулна. Нийгмийнхаа төлөө таныхаа төлөө зориулнаа. Тэгээд арга гэр маань ойлгодог ч гэсэн бас нөгөө нэг одоо манай ээж ч бас ажил төрөл хийдэг юм мундаг явж байгаа болохоор бас юм дарамт байна. Нөгөө нэг энэний хүүхэд чи юм болцсон гинлээ. Тэрний хүмүүс монголчууд ч нэг нэгэнд ямиг амар хамаатуулдаг штеп. Тим дарамт байгаа болохоор одоохондоо ойлгохгүй байж магадгүй. Би одоо хэвлэл мэдээлэлэр нийгмийн хандлагыг өөрчилсөний дараагаар тэр хүмүүсийн өөр амьсгал тэртээ зөөлрнө. Би зөөлртөл нь өөрийгөө угаасаа энэ амьдралд зориулна. Тэгсний дараа айцгүй юм хайранд умсан юм ертөнцид их аз жаргалтай байх болов гэж бодож чинь түрүүн бас ингээл гарчган дээр ярьлаа те хүмүүс хайраар дутагдчихж байна. Тэгээд сая Таиланд очиж байхад бас нөгөө нэг Facebook дээр нэг эмээгийн ингээл цүнхийг амар муухай булаагаад ингээд залуучууд тийм ингээд дээгүүр нь бараг гიშгэлж байгаа юм уу? Яаж байгаа би бүр амар бүр шоконд ороод тийм эцэл хэлэгдсэн ингээд ийм байж байгаа би юу харчваа гэл тэгээ бүр тэр оройж онгоо миний бүр зүрх шимшээ би бүр эмээ ээжийн хүүхэд болохоор чинь арайч тэгээд би бүр бүр хүнжилтөө бүр нойтон нөлнөстэй бүр амар байсан. Тэгээд тэр хүмүүс болохоор өөрийгөө эрэгтэй гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Яг үнэндээ. Тэгээд тэр хүмүүс болохоор биднийг одоо доромжлохдоо юу гэдэг вэ гэхээр мөсөн гомонор ирчүүд гэж доромжлдог. За, ерөнхийдөө нэвтрүүлгийн цаг дуусч байна. Хамгийн сүүлчийн мэдээлэл трансгендер мис солонго манай гэдэг энэ яг зүгээр хууц нь ерөөсө гарахгүй устдсан байгаа юм. Тэгээд би яг хайж гал олцсон юм. Сексэвд би чөлөөтэй ханддаг. Яахлаараа хоёр эрэгтэй хүн унтаж болдгүй юм бэ? Яахлаараа эрэгтэй байж байгаад эмэгтэй болсон хүнтэй унтаж болдгүй юм бэ гэсэн нэг юм ойлгомжтой ш. Наад чинь хүний мэдрэмжийн асуудал, хүний одоо тэр би одоо сексологч тэгтээ бол яг хэлж мэдгүй байна. Хүний одоо тэр сексийн таашаал таалагдчих байгаа хүнтэйгээ уулзч учирч дотны харьцаа өрнүүлнэ гэдэг бол бүр сайхан болоо. Оноо нэг баар цаавн танилцаад ингээд өдөртөө унтаж чивтэд байгаа хүмүүс бол сонин штэ. Тэ? Яг үнийг хэлгээд тэгэнгүүт одоо хүн ингээд сэтгэл сэтгэлээ таниад тэрсний дараагаар
би эрэхтэн эдээсээ зориулна гэдэг чинь хүнд айгүй гоё байдаг. Тэрний хувьд бол одоо тэр хүн тэгэл унтчихаас хүн мал адгуустай унтдаггүй шүү дээ. Тэгээ тэр хүний эр юм байна уу хүүсний хувьд бол би бол амар залгаа чөлөөтэй ханддаг. Энэ дээр бол би бол юм хэлмээргүй байна. Тэгээд сүүлийн үед сэтгэл эмзэглүүлсэн нэг асуудал байгаад байна. Миний фэйсбүүкийг хуурамчаар ашиглаж байна. Би ер нь фэйсбүүк дээр одоо сүүлийн үед л нэг жоохон задгаа хөвтлөх мөхөө гаргаад байгаа болохоос анхнаасаа бол ерөнхийдөө царайныхаа зургийг харуулдаг үзэл бодлын түвшинд бичнэг тэгэнгүүт надтай адилхан юм хүмүүс миний одоо нэрийг барьж шийдэх ч юм уу надад татаарх хүмүүс байдаг юм шиг ба. Миний зургийг тавиал ингээд бүкс мөксний зураг ингээд стат самны зураг авангуудаа санхаа ав юм аав нэгж байна уу үгүй. Ийм фэйсбүүкийн аккаунтод яваад тэнгууд эмэгтэй хүмүүсээс миний зургийг тавьж хүнлээ танилцдаг юм байна. За тэрэн дээр мэлгүй ч гэсэн тийм нэг хямдхан ийм нэг явахгүй гайхгүй бүр нэг ийм бүр стэнера ийм амар сонин соёл иргэншлийн ийм одоо бүр соёл иргэншлийн доройтолд орсон ийм үйлийг ажиллагааг бол явуулахад зогсоол хэрэгтэй. Би бол шаш ядандан тодорхой хэмжээний Монгол улсаас олон улсын каналд нэгдсэн нэгт хоёрт гэх юм бол дотоодын хууль тогтоомж хэвлэл мэдээллийн хяналт холбоо мэдээллийн тухай хуулиараа ингээд шийдэ авах боломжтой болохоор иргэний гомдлыг аль алшид нь барагдуулах боломжтой юм аа. Тэгээд бас нэг зүйлийг бас дахиж давтж хэлмээр байна. Хүн болгон адилгүй хөлөг болгон жороогүй гэж нэг сайхан үг байдаг тийм ээ. Тэгэхээр трансгендерүүд гэхээрэл нэг хүн болгон эдгээр мусаа нэг ийм л юмнууд явж яадаг. За магадгүй одоо манай нөгөө эдийг надад адилхан юм хүмүүс байна шүү дээ. Гудамж талбайд ингээд парика зүүцээ явж өдөр нь шүн те шүн нь эмэгтэй болол өдөр нь эрэхтэй болчдөг. Тэгээд тэрнийг бол би үсгэхгүй хүн одоо өөрийгөө яаж ч мэдэрдэг гэж болно. Болон цанхуун таараа тэгэнгуудаа муухан нэртэй амьдрал яг бэлгийн цонх гэдэг чинь тэнгуү тэр дээр муу үйлдэл хийж явах юм аа. Янз бүрийн цагдаа шүүхийнхнийг баярлуулад одоо ингээд янз бүрийн эмэгтэй хүмүүс зодож нүдэж аваа. Тэгээд тэр бүхний хариуцлагыг бол Солонгоо гэдэг хүн бие махбод тэр өөрийнхөө босгосон энэ одоо танилуудынхаа хүрээнд би ингээд тэр одоо юуг би одоо хүлээх хэрэгтэй ингэнэ. Хүн зодохороо нөгөө хэд зодож болдог. Тэгээд тэр бүхний хариуцлагыг цагдаа мандаар нь болохоор над руу ингэж залгадаг байхгүй. Цаоко тэр хүнээ олоод өгөөч гээ би тэдний хийх ажлыг одоо хийх хэрэгтэй мод хууль хяналтынхны байгууллага ажлыг. Тэгээд надтай адилхан юм одоо намайг одоо ингэж яадаг даган дураад гэж юм өөр хүмүүсийг даган дураад хүмүүс маань жоохон хүн чанартай байгаа чи би тэднэрт бол тодорхой хэмжээнд хүүхэд одоогоос 5 жилийн өмнө би гэртээ өөртөө идэх хоолгүй хүртэл над дээр ирээд ингээ явж байхад би гэртээ хонооч өмжүүл явж байхад надаа бүр телевизээр одоо би яриул баг ухаан алдандаа айгүй мохоо хүн чанаргүй үүдэл гараад гэр оронд мас маань юм аваад тэгээд ингээд надаа бүр өстэй амар том шарах үлдээгээд явцгаасан юм банднэр нэг өдөр ингээл гудам мэдэрлээл асуудал үүсгээ ингээ явж яадаг. Тэгээд тэгэж явж болох ч гэсэн хүний одоо сонголт хийдэг ч гэсэн үүдлээ зүв байлгаач. Яг хуу багасаа би эцэг хийхгүй гэр бүлгүй боловсролгүй үлдсэнийг би ойлгож байна. Гэхдээ хүн нэрээ тогос өдөө энэ амьдралд өөрийн эрхэмдэх зүйлтэй зоригтой байгаад бүхэл амьдралаа ухамсарт үйлд зориулсан цагт өөрөө ч хүний өмнө нүүр бард юм энийгээд гарах үе байна. Тэрнийгээ дагаад нийгмийн маань сэтгэл зөөлөрч бид нарыг илүү зөвөр ойлгоно. Бусдаар нэг энэ тэнд ингээд тий асуудал тэгтэйгээд явж болно, явж болохгүй гэсэн хууль байхгүй. Явахдаа хүн шиг яваад хүний хийдэг үйлдэлийг хийгээд хүнээс илүү бараг ингээд одоо хууль эрх зүйн мэдлэгтэй, чадамшмартай, мэдрэмжтэй гоо зүүн талаас ядаж өөрсдөө нэг толон тарчаад гар гэж хэлмээр байгаа байхгүй би яг үүнд. Тэгээд одоо энэ хуулийн байгууллагын би олон завшиныг үзэж байгаа танд хэлмээр энэ хүмүүсээ гар хөлийн үйлчлэгийг аваад бүртгэлжүүл царайд үрсэн тогтоо. Тэгээд тэр хүмүүсээ өөрсдөө дууд би тэр хүмүүсийн өмнөөс өөрийг хариуцлах ахиц намайг цагдаа болгоод бай. Одоо хэрвээ ахиж ийм асуудал хүндэх тийм бол би надад асааны хурал болох гэж байгаатай холбогдуулаад би олон улсын түвшинд энэ асуудлыг бүр хурцаар гаргаж ирнэ. Цагдаагийн байгууллагын асуудлыг олон улсын хил мэдээллийн одоо хүчээр хууль хүчнийх нь нэлээд бухимдлыг чинь төрүүлжтэй. Тийм одоо тэгээд хүн тэнд хүн зодсон байхад чинь одоо намайг Таиландаас дуудаа бараг тэр хүнээ олоод өгөөч ингээд байгаа асуудал төр чи юу гин тэнгүүд хоорондоо зодтолдог тийм байна. Эдгээр хоорондоо нэг хинэгэж булаацдаг, ирэгэж булаацдаг юм, эмэгэж булаацдаг юм уу, парикаж булаацдаг юм уу, сормосаж булаацдаг юм уу би мэдэхгүй. Тэгээд хоорондоо булаацтаа нэгээ зодож нүд тийм байна. Тэнгүүдээ цагдаа дээр очихороо болохоор шаалуур одоо тэр Увсан аймгийн харьяат ган зориг гэдэг хүний нэрийг бариад өөрөө болохоор шал өөр нэртэй хүүхэд ган зориг гэдэг хүний нэрийг бариад ингээд цагдаагийн байгууллагад худлаа мэдээлэл өгөөд ингээд явж байгаа хгүй. Би миний будаагүй царай энэ штэ гэд. Миний одоо бичиг баримтаад Бацхийн бэлгүүнээрээ хүүс нэмэгтэй тэгээд ингээд зураг хөр бүх юм нэмэгтэй ингээд бүртгэлтэй байдаг ахгүй. Энэ хүмүүсээ цэмэнд бүртгэлжүүлэх шаардлагатай байна. Тэгээд одоо энэ хүмүүсийн одоо хийж байгаа үйлдэлээр би хяналт тавих боломжгүй. Одоо хүүхэд байхад нь гэр бүл нь хүмүүжил олгож чадаагүй юм байна. Тэр улс нийгэм нь бол хянах хэрэгтэй болоо гэж бодож байна. Магадгүй Таиланд 2 болох аюултай. Тэгээ энэ хүмүүсийн нөлөөлөлөөс болоод миний нөр хүнд ингэж бас дунданд хавчуулагдах ёсгүй. Тэгээ энэ хүмүүс хэдийн ингээд харанхуй бүрэмхий байгаад миний гэрэл тодорно гэж үзэж болох ч гэсэн би үнэхээр өрөвдөх юм аа энэ хүмүүс юм явцуухан юм
бодолт. Тийм байгаа болохоор хүмүүсээгээ бас нэг зүйлд хандчихлахэд хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй. Миний нэрийг хорлж одоо ингэж яаж байгаа сүүл үед маш их одоо юм атаархагчд олж ирчээч. Тийм болохоор бас ялгаж салгаад тэр хүмүүстэйгээ бас жоохон нухацтай хандаач гэж хэлмээр. Ингээд нэвтрүүлгийн урилгын хүлээн авч хүрэлцэн ирж бас дэлгэнгүй сайхан ярилцсанд баярлалаа. Та бол нэлээд сайхан дэлгэнгүй ярих гэсэн бүх юм ярьсан бах гэж бодож байна те. Дөрүүжийн нэвтрүүлэг шиг хагас дутуу биш. Тэгэхээр танд маш их баярлалаа. Тэгээ нэвтрүүлэгтээ бас хамтран ажиллаж байгаа нэг юм бэлэг гардуулъя. Энэ VR box гэдэг энэ одоо 3D ертөнцийг яг өөрөө очсон юм шиг мэдэрдэг юм юугаа. Одоо тоглоом гэх юм уу, одоо бодит мэдрэмж гэх юм уу да. Энд нь та ингээд одоо энд өөрийнхөө утсыг хийгээд, гар утсаа хийгээд Play Store-оос VR гэж бичингүүтээ энэ аппликейшн татчихна. Ямар ч үнэгүй байгаа. Тэрийн дотоод ийшээ хийгээд ингээд зүүгээд одоо та одоо Бээжингийн одоо нэг цагаан ирмэн рүү гарч үзээгүй юм байдгүй л хэлгүүд. Гэхдээ гарч үзээгүй бол яг цагаан ирмэн дээр явж байгаа юм шиг мэдрэмжийг та төрн. Яг бодит мэдрэмжийг яг одоо байга газраас аавна гэсэн үг. Тэгээ энийг танд бэлгэлж байна. За маш баярлалаа. Тэгээд VR box-ийн хамтланаас. За ийм бол гэдэг цэг юм байна гэж сайтаас сайн VR box-ыг танд бэлгэлж байна. Тэгээд утас нь 8801 1533 гэсэн хай утсаар бас та бүхэн залгаад энийг захиалж авах боломжтой. 8801 1533. 8801 энэ юусэн юу юм биш. Энэ айгүй гоё тийм утас бүхэл хэрэгцээ юм тий. Хамгийн гол энэ айгүй гоё. Би өөрөө нэгийг авцсан байгаа. Яг бодит мэдрэмжийг төрүүлдэг юм. Одоо би 100 өмнөд даад руу явж ханлаа. Сая Сингапур орсон. Тэгээд одоо ийшээ явж ханлаа. Одоо би Европ руу ингээ явъя гэж бодож байгаа. Очоогоо газараа гоё ингээ бас харчиж авах юм шүү дээ. Очмоор байгаа газараа шууд наана хийгээл харчихна гэсэн үг шүү дээ. Тэгээд би бас танаа хамтланд билээ авчирсан байгаа. Инээ түрээ сайн болж байна. Манай зочин бас бэлэг өгч байна. Баярлалаа Солонгодоо. Ямар гоё бэлэг вэ. За баярлалаа. Өнөөдрийн өнөө өдрийн дэнс нэвтрүүлэгт оролцож бас өөрийнхөө талаар нин үгүй чөлөөтэй ярьсан танд баярлалаа. Тэгээд энэ хүсэл зорилго чинь хязгаарч бит юм хоосоо улам бүр бадарч улам бүр өөрийгөө бас монголчуудад таниулж бас адилхан хүн гэдгээ бас үргэлж мэдрүүлж байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд таны ажил амьдралд хамгийн сайн сах мөн хүсээрээ. Баярлалаа. Тэгээд телевиз үзэгчдтэй болон өнөөдөр цаг зав гаргаж ирсэн өнөөдөр энэ Full the Different Club-ийн хамт олон клуб маань ирсэн нийт үзэгчдээ цаг зав зориулж ирсэн. Сэтгэлээсээ баярлалаа. Та бүхэн маань үнэхээр бас сайхан цаг үед сайхан юм хүмүүс болохоор үнэхээр бас сэтгэл нь мэдрэгдэж байна. Яагаад ч юм бэ надаа энэ хүмүүсийн одоо орчноос мэдэрэгдсэн хамт олон бас нэвтрүүлгийн маань бэлдэж Отлицхан хамтлан бас маш их баярлалаа. Маш олон шинэлгээр би үзсэн сүүлийн үед гарч ирж байгаа телевизээс нэлийн юм шинэлэг залуучуудын өнгөөс амар мэдрэгдчихээ дээ. Тэгэхээр бидний хамт олондоос маш их баярлалаа. Цаашдын уран бүтээл өндрөөс өндөр амжилт хүсье. Та бүхэнд бол өстэй амар том боломж өгдөг хэвлэлийнхэнд маань нийгмийг бол өстэй амар өөрчилдөг шүү дээ. Тийм болохоор оюуны хөдөлмөр эрхэлж байгаа хүн болгоныг би дэмжин, оюуны хөдөлмөр эрхэлж байгаа хүн болгонд би маш хайртай байдаг юм аа. Тэгэхээр та бүхний цаашдаа ажиллаж хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За ингээд ирэх мөнд үзэгчдээ өнөөдрийн маань өнөө өдрийн дэнс нэвтрүүлгээр трансгендер солонго оролцож өөрийн талаар нин үгүй сайхан ярилцлаа. Ингээд дараагийн бям гарагт 20 цагаас эргэн уулзлаа. Түр баяртай. Хаа урж явна да. Би чаваг Батлаата газраас унаа аваа гэж хэлээд байхад цаан чин Брюс Центр мотор хороопонд бүтэн жилийн батлаа өгч байна. Их нэртэй хайртай хүний авдаг унааны нэг дээ. Ургашгүй манд. Үнэн үү? Би зүгээр л Брюс Центр хаягийг л асуусан ш.
Club. Эрхэм үйлчлүүлэгч танд тав тухтай тансаг орчныг амьд хөгжмийн хамтлагуудтай өдөж бүр дуу хууртай мартагдашгүй сайхан өнгөрөөхийг санал болгож байна. Холбогдохоос 7721 41 48